Өнгөрсөн оны 7 дугаар сард Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн дэргэдэх 3 аж ахуйн нэгжийн тодорхой хувийг хувьчлах, хамтарсан хэлбэрээр бизнесийн эргэлтэнд оруулна хэмээн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар шийдвэрлэсэн Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийг хувьчлах талаар салбар яаманд хүсэлт гаргасан ч хариу хараахан ирээгүй байгаа юм. Өнгөрсөн оны 2021 оны 7 сард аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шинжлэх ухааны технологийн паркийн дэргэд байгаа 3 аж ахуйн нэгжийн тодорхой хувийг хувьчилж хамтарсан хэлбэрээр одоо бизнес эргэлтэнд оруулна гэдэг ийм иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан. Тэгээ аймгийн засаг даргын зөвлөлийн орол биш. Тэгээд энэ шийдвэр бол ер нь 2017 онд хамгийн анх паркийн тууцын баталсан энэ төлөвлөгөөний дагуу явж исэн ажил. Тэгээ ер нь парк өөрөө менежментийн зөвлөх үйлчилгээний байгууллага, зохион байгуулалтын байгууллага. Гэхдээ ирээдүйд санхүүгийн хувьд доктортой ажиллахын тулд эхний 4 жилд аж ахуй байгуул энэ аж ахуйгаа бүтээгдэхүүнсгийг бий болсны дараа хувийн хвшилт шилжүүлээд тодорхой хувийг үлдэгдэл ногдол ашиг хүртээд дараа нь одоо бусдыг хөгжүүлэх ажил руу шилжчихсэн ийм одоо анхны төлөвлөлт байдаг. Тэгээ энэний дагуу бий болсон 3 аж ахуйг одоо хувьчлах цаг нь болжээ. Хувьчлъя гэдэг аймгийн хурлын шийдвэр гарсан. Тэгээ энэ хуулийн өрөөнд бол төрийн өмч буюу орон нутагт том зургаараа төрийн өмчийг хувьчлах нь төрийн захиргааны төв байгууллагуудтай зөвшөлдсөх асуудал байдаг. Тэгээд зөвшөлдсөхийн тулд аймгийн засаг дарга зохион байгуулах эрдэнэт төлөвчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн боловсролын газартай зөвшөлдсөд тэгээ энэ өөрөө салбарын яамдуудын саналыг авах гээд 2-3 яамыг дамжаад ингээд тэгээ яг нэг яамн дээр товлогдсон хурал нэг сараас 2 сар хилцэгдэл дараагийн шаттай шилжих байдалтай явдаг. Тэгээд явдгийм байна. Одоогоор бол боловсролын яамнаас боловсрол шинжилгээ ухааны яамнаас төрийн өмчийн боловсролын газар руу өөрийн саналаа хөргүүлж байгаа юм билээ. Одоо энэ манай салбарын буюу шинжилгээ ухааны салбарын ийм байгууллага ийм аж ахуйг хувьчлахын зөв буруу яах уу ийх үү гэдэг дээр салбарын яамны одоо зөвлөмж гарч байгаа. Тэгээ энэ нь бол ямар хариу гарч байгааг бид нар мэдээгүй байна. Ер нь аймаг засаг даргалт бол ямар ч зөвлөмж гарч тийш явсан хувь нь бол ирэх баг. Тэгээд тэндээс дараа нь төрийн өмчийн боловсролын газар салбарын яамны зөвлөмжийг үндэслээд тэгээ орон нутагт зохион байгуулалтын ажлыг чиглэл өгөх байх гэсэн иймэрхүү байдалтай байгаа. Тэгээд үндсэндээ өөрөө хуулийн процессороо шат амжилгаараа ингээд явж нэг энэ зундаа багтаад энэ эргэлтэнд ороод явах хэрэгтэй байхгүй. Ер нь бол хурдан явж бас энэ бизнес цаг үйлрэл хамааралтай явах хэрэгтэй болж байна. Одоо энэ Эрдэнэт шинжилгээ ухааны технологийн паркт ч юм бол орон нутгийн өмчт газар шүү дээ. Орон нутгийн өмчт газар байхаар жишээл Гагнуурын үйлдвэр бол та бүхэн мэдж байгаа. Гагнуурын үйлдвэр бол ашиглалтанд ороод бид нар үйлдвэрлэлээ гаргасан эхний бүтээгдэхүүн бол за аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр орон Эрдэнэт үйлдвэр бол нийлүүлсэн байдаг. За дараагийн одоо үйл ажиллагаа ингээд боломж байна гэхээр дараагийн үйл ажиллагааг бид нар зах зээл гараа явуулах шаардлагатай байдаг. Төрийн өмчтөөр байдаг тохиолдолд нөгөө худалдаа ажиллагаанд төрийн өмчийн компани оролцох боломж байдаг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн одоо чинь Гагнуур электродны тендерт одоо манай Эрдэнэт шинжилгээ ухааны технологийн парк төрийн өмчт газрууд маань орох боломж өгдөг. Тийм учраас бид хөвчлөе. Зах зээлээр нь энэ электродны үйлдвэр бол Монгол экспортыг нөхөх юм байна. За мөн одоо тодорхой бас борлуулалтын зах зээлд гарах боломж байна. Зах зээл нь багтаамж нь байна гэж үзэж байгаа учраас бид одоо хөвчлөе гэсэн шийдвэрийг гаргадаг шүү дээ. За хөвчлснараа нөгөө талаасаа төсвийн орлого бас бүрдүүлэх гэж байгаа гэсэн. За бид энэ үйлдвэрлэлийг зах зээлийн судалгаа бий болгоод зам дээр зах зээлд гаргаад ирж байгаа тэр хөрөнгөний үнэлгээгээр би бас үнэлгээг нэгд аав нь хоёрд хувь эзэмшиж байгаа хувьд одоо хэдэн хувийн эзэмших гэдгээс шалтгаалаад ногдлоос авах боломжтой гэсэн. Салбар яамнаас энэ зундаа багтаад хариу эрхийг холбогдох албаны хүмүүн хэлж байна, хувьчилж болно гэсэн шийдвэрийг гарсны дараа хэрхэн яаж хэдэн хувиар хувьчлах нь тодорхой болох юм.